Баримтар үзэгчдээ сайхан амарцгааж байна. Цэгийн урд мэдээллийн хөтөлбөрийн Бямбга иргэн дугаар эхэлж байна. Өнөөдрөөс 92 жилийн тэртээ 1924 оны 11-р сарын 26-ны өдөр Монгол улс анх дахь үндсэн хуулиа баталж дэлхийд даяар бүгд найрамдах Монгол ард улсаа зарлан тунхагласан түүхтэй. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан баг буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо зарласан маш том алхам байсан юм а. Улсын хөгжсөний баярын өдрөөр улсын хурлын дарга инх болд болон Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэт нар Жинжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Үндсэн хуулиа баталж өөрийн гэсэн засагт өртөө болж Монгол улсаа дэлхийд хүлээн зөвшөөрүүлж эрх чөлөөтэй амьдрахыг 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан зохион байгуулсан Богд хаан, Чингван ханд дорж, Даалам Цэрэнчимд, Сайн ноён хан Намн сүрэн зэрэг ноёд түшмэд 1921 оны ардын хувьсгалыг гардан хийсэн Бодоо, Данзан, Чагдаржив, Сүхбаатар нар хүсч мөрөөдөж үүний төлөө алтан амиа зориулсан. Анх дугаар үндсэн хуулинд улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлж, улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэн хэмээн тунхагласан заалт одоо ч гэсэн утгаа хадгалж Монгол улсын үндсэн хуульд оршсоор байгаа. Хэрвээ энэ өдөр үндсэн хуулиа батлаагүй, улсаа дэлхийн нийтэд тунхаглан зарлаагүй бол Монгол орны хооштын хувь заяа хаашаа эргэж үйл явдал хэрхэн өрнөх байсныг таахад бэрхээ. Аливаа улсын тусгаар тогтнол үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анх дахь үндсэн хуулиа баталсны ач холбогдол улс орны тусгаар тогтнолын дайтай үн цэнтэй байдаг. Монголчууд хаант засгийг халж бүгд найрамдах улс болон өөрийн үндсэн хуулиа баталсан энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг боломжтой. Улсаа тунхагсан үндсэн хуулиа баталсан өдрийг аль ч улс оронд бол тэмдэглэж өнгөрүүлэхээс энэ зөв зүйтэй арга хэмжээ ахаа гэж бодож байна. Тэнгэр хангаач сайхан харагдаж шүү дээ. Сайхан дулаахан их хүүтэн байсан. Одоо бол гоё болоод амтан бүгд л одоо сайхан сэтгэл өөдрөг. Их сайхан энэ улс тунхагласны баяр гэдэг чинь бүх монголчуудын баяр үүд шүү дээ. Монгол хүмүүс бол сэрж баярлаж бие биендээ нэмсгэл бэлгэж Монголын маргаашийн төлөө хамтдаа баярлдаг юм чухал баяраа гэж бодож байгаа. Монголчууд туурах тусгаар улсаа зарласан тухайн үед хоёрхан улс хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн хэдий ч Монголын талаарх энэ мэдээлэл Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк Таймс сонинд нийтлэгдэж дэлхийн нийтийн сонирт төрсөн юм а. Хожим Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсэн томоохон үйл явдал болох 1945 оны яалтын хэлэлцээрийн үеэр Сталин бүгд найрамдах Монгол ард улс нь 1924 онд үндсэн хуулиа баталж тусгаар улс болсноо зарлан тунхагласан. Үүнийг та нар мэдэж байгаа хэмээн Англи, Америкийн нэгдсэн улсад тулгаж байсан түүхтэй. Энэ жил 16 нас хүрч иргэний үнэмлэхээ гардан авах 49,000 гаруй хүүхэд байгаа юм байна. За тэдний төлөөлөл 800 сурагчид өнөөдөр төрийн ордонд Монгол улсын иргэний андгаа өргөх ёслолд оролцлоо. Манай сургуулийн хувьд хүүхдүүдийн шилдэг хүүхдүүдийг илүү сайн бэлтгэхийн тулд саад болон TOEFL-ийн шалгалтанд тусгаалan бэлддэг байгаа. Энэ тусгаалan бэлдсэн сургалтынхаа ачаар би гадаадын их сайн сургууль топ 20 сургуулиудад элсэн орос бодолтойгаа тэгээд хуулийн мэргэжлэр Монголдо ирээд Монголын хуулиар бас нөгөө илүү амжилттай ажиллахыг бас хүсдэг. Ирээдүйд би нөгөө алдартай шүүгч болж шудраг шүүгч болж би нөгөө шудраг осны үргэлжлэл байх хэрэгтэй. 2014 оны дэлхийн аваргаас Ядтолын дэлхийн аварга шалралт тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн улсын химийн 26 дугаар олимпиадаас алтан медаль авчихсан байгаа. Миний хувьд бол гадаадын дэлхийн топ 100 сургуулиудын нэгэнд элсэж орох. Тэгээд энэ талаараа ерөнхийдөө бол химийн чиглэлээр сураад химийн технологиор Монгол улстай босч ирээд энийг өндөр түвшинд хөгжүүлнэ гэсэн бодолтой байгаа. Монгол улсын ерөнхий сайд Эрдэнэт энэ үеэр хүүхдүүдэд хандан хэлсэн үгэндээ эх орныхоо баялаг түүхээс суралцаж Ахмад үеийг хүндэтгэн улс орныхоо хөгжлийг буйхайлан үргэлжлүүлж зорилгодоо хүрэх хүсэл тэмүүлэлтэйгээр сурч ажиллан улсынхаа нэр хүндтэй иргэн байна гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм а. Манай засгийн газраас хүүхэд залуучууд гэр бүл хөгжлийн газрыг байгуулж
2016-аас 2020 оныхоо засгийн газрынхаа үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт залуучууд та бүхэн рүүгээ хандсан олон ажил арга хэмжээнүүдийг тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Залуус та бүхэн эцэг өвгдөөс Монгол ахуйгаар дамжин ирсэн хөвдөгч хүмүүжил, эх орон сэтгэлгээ, мэдлэг боловсрал, өрсөлдөх чадвар, Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа, хөгжил дэвшлийн гол түүчээ байна гэдгийг би энд зориуд тэмдэглэн хэлхийг хүсэж байна. Залуучдын хөгжлийн хуулийн асуудал яригдчихэв. За оны эх 7 хоногийн 3 дахь засгийн газрын уралдаанд өргөн баригдахаар хилцүүлсэн. За энэ бол үндсэндээ 2-3 жилийн хугацаанд залуучдын дунд хилцүүлэг хийж байгаа болсон юм хууль байгаа. Монгол Улсын ерөнхий сайдын ивэлдэр 14 дахь жилдээ болсон иргэний андгаа өргөх ёслолд Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт болон Улсын хурал засгийн газрын зарим гишүүн урлаг спортын нэр хүндтэй эрхмүүд оролцож залуучуудаа иргэний үнэмлэхийг нь гардуулан баяр хүргэсэн юм а. Улс тун хөгсний 92 жилийн ад зориулсан үндэсний бүхийн барилдаан өнөөдөр боллоо. 1984 оноос хойш уламжилж ирсэн энэ барилдаан монголчуудын хувьд спортын тэмцээн уралдаан гэхээсээ илүүтэйгээр үндэсний өв соёл тусгаар тогтнолоор бахархах өргөн утга агуулгатай. Улс тун хөгсний оюун барилдааныг анх 1984 онд 60 жилийн өдөр спортын төв урдан зохион байгуулж 128 бүх барилдсанаас дархан авраг баян мөнх төрүүлж хадуутар авраг үзүүлж байжээ. Улс тун хөгсний 92 жилийн оюун барилд зориулсан хүчит бүхийн барилдаан өнөөдөр Монгол бүхийн өргөнд боллоо. Барилдааны үеэр улс тун хөгсний оюун өдрийн талаар иргэд ямар сэтгэлдтэй байгааг бид сонирхсан юм а. Монголын түүхэнд бол энэ өөрт тэмдэглэгдэж Монголын ард түмэн мөнхөд энэ өдрийг одоо бэлгшэн тэмдэглэж баярлаж байх ёстой өдөр гэж бодож байна. Олон жил одоо манжийн дарлалд байсан энэ одоо тусгай тогтнол эргэж олж авсан ийм л түүхт өдөр шүү дээ. Чиглэлтэй одоо ард түмний нийгэм байгуулж амьдэрсэн тийм баярын өдөр л гэж бодож байна. Нэгдсэн үндэсний байгууллагад ороход энэ төр бол хувьсгалт улс болсон хаан засаглалттай бол орохгүй гэж бодож байгаа. Тэрний бол их л суурийн тавьсан өдөр гэж бодож байгаа. Үндсэн хуулийг батлаад одоо энэ баталсан хуулиар мөрдөл одоо Монгол улсын нөлөө одоо хөгжил соёлд нь аюул сайхан цэцгэлээр зөв сайхан болоод одоо 92 дахь жилийнхаа хийж байгаа болохоор одоо дүрм журамтай сайхан мөрдөж байл гэж бодож байна да. Сайхан байна тэгээ бүх үзээд өнөөдөр улс тун хөгсний баярын өдөр тэгээ сайхан баярын өдрийн бүхийг бас алгасахгүй үзэхийг хичээдэг. Энэ жилийн байралдаанд улсын авраг Санжадан Барслан бүрэн төгс, Пүрэв даваг улсын гард Гончиг дам, Заан Пүрэв сайхан зэрэг 256 хүчит бүх зодголсноос улсын авраг Санжадан төрүүллээ. Монгол улс анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа зарлан тун хөгсний 92 жилийн ойг тохиолдуулаад улсын хурлын дарга Мие гомбын их болд мэдчилгээ дэвшүүллээ. Монгол улс анх дугаар үндсэн хуулиан батлаж бүгд найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Монголын нийт ард түмэндээ чин сэтгэлийн халуун мэдчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн өрөөё. 1924 оны 11-р сарын 26-нд улсын анх дугаар их хурал хуралдаж анхны үндсэн хуулиан батлаж хаан засгаас бүгд найрамдах засаглал шилжин хамжлагт ёсыг халсан нь Монгол орны хувьд улс төр нийгмийн хөгжлийн өсрөнгүй том дэвшил Монголын түүхэнд тодор тэмдэглэгдэх чухал үйл явдал болсон юм а. Өөрөөр хэлбэл Монгол улсын үндэсний тусгаар тогтнол төрийн бүрэн эрхэт байдлыг баттган бэхжүүлэх цоо шин алхам энэ байлаа. Анх дугаар үндсэн хуульда Монголын газар шороо, хөрсөнд орох баялаг, оймод, ус аршаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлаж үндэсний ардчилсан өөрчлөлт эрх зүйн чухал зарчмуудыг тусган Аз тавьд анх удаа сонгогдох эрхийг хуульчлан өрн дорн дахинд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг анх олгосон нь Монгол төдийгүй олон улсын улс төрийн амьдралд нэн чухал шийдвэр нийгмийг ардчлах үйлсэд оруулсан шинэ хувь нэмэр болсон түүхтэй юм а. Анх дугаар үндсэн хуулиндаа бүгд найрамдах Монгол ард улсын дээд эрхийг улсын их хурлд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт улсын баг хурлд хадгалуулах ба бас мөн хурлын чөлөө цагт баг хурлын тэргүүлэгчид ба засгийн газрын дунд хадгалуулбал зохино хэмээн тусгаж парламентын засаглалын эхлэлийг тавьсны үргэлжил нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент улсын их хурл юм а. Бүгд найрамдах улсаа тунхагласны ойг орон даяар тэмдэглэдэг байсныг хүчингүй болгосон өмнөх парламентын шийдвэрийг
Монгол улсын их хурал саяхан цуцалж жил бүрийн 11-р сарын 26-нд эх орныхоо тусгаар тогтнол иргэн хүний эрх чөлөөтэй байдлыг бахархан хүндэтгэж бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгохоор шийдвэрлэлээ. Энэхүү шийдвэрлсэн нь үнэн түүх үннээрээ үлдэх ёстой хэмээн хүн төрөлхтний нийтлэг ёс зарчмын илэрхийлэл бөгөөд дайны дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа Монгол ахан дүүс гадаад улс орнуудад Монгол эх орноо төлөөлдөг элчин төлөөлөгчдийн газрууд нийт ард түмний маань уламжлалт баяр ёслолоо сэргээх улс үндсээрээ бахархах хүсэл сонирхолд нийцэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ өдөр зөвхөн баярлах цэнгэх биш, үндэсний бахархлаан дээдлэн түүх уламжлалаасаа туршлага сургамж авч өөдрөг бадрангуй урагшлан тэмүүлэхийн утга учирыг ухаан ойлгох явдал эрхэм чухал юм а. Анхдугаар үндсэн хуулийн үзэл санаа цаг хугацаа улирах тусам баяжин шинчлэгдсээр 20 дугаар зууны төгсгөлд Монгол улс хөгжлийн цоо шин сонголт хийх, шин үндсэн хуулиа батлан арчил зах зээлийн замаар эргэлт буцалтгүй замнаж байна. Эдүүгээ парламентод Монгол ардын нам олонхуулж засгийн газраа байгуулан туйлдсан эдийн засгаа сэргээх чиглэлээр хичээн зүтгэж байна. Улс орны эдийн засаг санхүүгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй, байгаль цаг агаарын хувьд зас цуттай нүүр тулж болзошгүй нөхцөл үүссэн энэ үед боломж нөөцөө шавхан дайчилж, боломжтой нь ядарсандаа буйны гараа сунган, орон даяар үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжихийн зэрэгцээ хөрс сэргэлдээ улс орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар бэрхшээлийг хамтын хүчээр гэтлэн давах зайлшгүй шаардлагатай боллоо. Монголын төр засаг, Монгол ардын нам ямар ч үед ард түмэнтэйгээ хамт байж тулгарсан бэрхшээлийг гар цохирол багтай даван туулсаар ирсэн билээ. Тиймээс улс Монголынхоо төлөө иргэн бүхэн байгууллага, аж ахуй нэгж болгон эвлэлдэн нэгдэж нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэн хөдөлмөрлөхийг та бүхэндээ хандан уриалж байна. Төрийн нуруу төвшин төмөн олон сэтгэл амгалан байх болтугай. Анхдугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамд улсаа тунхагласан өдрийг тохиолдуулаад Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Энэ жил 49,016 настан иргэний өмнөлөх авна гэдгийг иргэний андгаа өргөх ёслолын үеэр онцоллоо. Улс тунхагласны өдрийг тохиолдуулаад хүчит бүхийн барилдаан боллоо. Автомат робот 2016 улсын уралдаанд өмнөх оныхоос 2 дахин олон залуу зохион бүтээгчид өрсөлдсөн байна. Шинжлэх ухааны ажилтны өдрүүд боллоо. Үндэсний хөгжлийн газар бүх яамдаас хөгжлийн бодлогын төсөл хүлээн авч байна. Дархан улаан аймагт малчтын үйлдвэрлэлийг хэрэглэгчдэд хүргэх үдсэглэн худалдаа болж байна. Сэлэнг аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй байна. Куб улсын удирдагч Фидел Кастро насан үүд боллоо. Энэ онд 100,000 цагаачид Герман улсаас гарна гэж Ангела Меркель мэдэгдсэн байна. Өмнө Солонгосын ерөнхийлөгчийн нэр хүнд унсаар байна. Хүүхэд залуучуудын зохион бүтээх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах чадрыг сайжруулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг автомат робот тэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнд нийтдээ 300 орчим оюутан сурагчид оролцож 4 төрөлд өрсөлдөж шилдэгүүдэн шалгаруулсан байна. Одоогоос 7 жилийн өмнө шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбооны технологийн сургуулийн оюутнууд хичээл дээр сурсан ажлаа дадлага болгож өөрсдийн бүтээсэн роботоо уралдуулан тэмцээн зохион байгуулж эхэлсэн нь өнөөдрийн автомат робот тэмцээний гараа байжээ. Шулуун замын болон шоо цуглуулагч роботыг Багдуун дангийн хүүхдүүд хийхэд илүү тохиромжтой хялбар програмтай байдаг бол технологийн сургуулийн оюутнууд арай хүнд шатны шулуун замын робот болон робот хөл бөмбөгийн төрөлд илүү өрсөлддөг байна. Энэ шоо түүх тэмцээнд нь оролцож байгаа нэг англилтэн. Тэгээд энэ түүхэд хараа 6 шоог түүх өстэй. Ер нь тэр тэгс түн. Энэ легон дээр сурах зүйл бол одоо нөгөө нэг мотор нь ямар дүрстэй, юу нь одоо хөдөлдөг, эргэдэг гараа нь ямар дүрстэй гэдгийг мэдсэн байх болно. Техник ухаанаа нэмж ойлгож байгаа. Нийт одоо би бол өмнө гэртэл ганцаараа хийдэг гэсэн бол одоогоор сургуулаараа баг хамт олноор хийж багаар ажиллах чадвар хамгийн дэвшилж гэж бодож байгаа. Програмчлалтын талаар их зүйл сурсан. Тэгээд угсралт болон хэрхэн гагнуурын алхаар гагнуурт хийх талаар их сурсан. Яг электроникийн анги гэдэг утгаараа жоохон програм тал дээр л манайх илүү байх гэж бодож байна.
Бүтээгч хүүхдүүд инженерийн анхны мэдлэгтэй болохоос гадна роботынхоо хэлбэр дизайныг гаргаж бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байна. Энийг би багштайгаа цуг хийсэн. Тэгээ энүүгээр би юу тойрог замын тэмцээнд оролцож байгаа. Тэгээд яагаад ийм төрлийн робот хийсэн бэ? Загвар нь ер нь ямар онцлогтой юм бол? Зүгээр одоо шинэ жил болох гэж байгаа болохоор миний хувьд энэ робот ер нь зараа материалтай. Би дараагийн маквин гэдэг маквинаараа өөрчлөж байгаа. Энэ роботоо хийхэд амар нөгөө замаасаа дэлгэж гараад амар нөгөө мэдрэгчийн ажиллах гэдэг хэцүү байсан. Миний роботыг Wall-E гэдэг байгаа. Би энэ роботыг багийнхаа ахлагчтайгаа багштайгаа зүг хийсэн. Энэ удаагийн тэмцээнд Дархан хот, Төв аймгийн Батсүмбэр сум, Говьсүмбэр, Увс аймаг, Улаанбаатар хотоос ихтэй сургуулийн ангилалд 12 сургуулийн 70 баг, ерөнхий боловсролын сургуулийн ангилалд 24 сургуулийн 49 баг оролцлоо. Өнгөрсөн хавар болохоор бид нэр шулуун замын төрөнд бас 1-р авсан байгаа. Тэгээ одоо ингээд манай сургууль дэмжээд тэгээд бүр одоо ингээд сахилт махилт маань дэмжээд бидүүдийг одоо 20 хэдэн хүний бүрэлдэхүүнтэй шууд одоо автобустай бид нэр ирсэн байж байгаа. Тэгээд одоо 4 баг оролцсон шууд. Жил болгоно л ер нь шинэ технологиуд дэвшилт гаргаж байгаа. Би болохоор коллежийн багш нөхгүй. Тэгээд одоогийн байдлаар 6 багтаа ирсэн байна. Одоо 10 жилийн хүүхдүүд өөрсдөө зохион бүтээх сэтгэлдээ нэлээд сайжирж байгаа нэндээс харагдаж байна л да. Тэмцээний манаас онцлог өөрсдөө зохион бүтээх, програм бичих гэдэг нь бол нээлттэй учраас бүх насныг хамрах боломжтойгоор бас нэлээд давуу талтай. Тойрог замын уралдаанд ихтэй сургуулиас шинжлэх ухааны технологийн сургуулийн эрчим хүчний сургуулийн эрчим 1 баг, ерөнхий боловсролын сургуулиас Улаангом хотын цогцлбор 1-р сургуулийн Челси баг тус тэргүүлсэн бол Шулуун замын уралдаанд Дархны технологийн сургуулийн комплекс 2 баг, Говьсүмбэр аймгийн политехникийн дээд сургуулийн Лайн баг тус 1-р байрыг эзэллээ. Робот хөл бөмбөгийн тэмцээнд 10 баг оролцож, өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн төгөлдөр ахлагчтай Легон 1 баг шалгарсан байна. Тэмцээний хамгийн сүүлийн төрөл болох шоот цуглуулагч робот тэмцээнд шинжлэх ухааны технологийн сургууль, эрчим хүчний сургуулийн All and Control 1 баг, 23 дугаар сургуулийн 23 1 баг тус хамгийн шилдэг робот бүтээж бусдыгаа хошуучилсан байна. Залуу зохион бүтээгчдийг хөгжүүлэх зорилготой автомат робот 2016 улсын уралдаан их зохион байгуулагдсан бол Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрүүд энэ 7 хоногт бас юм а. Энэ сэдвээр манай сэтгүүлч Пүрв зочинтой студид ярилцсанаа. Оройн дөрөв үзэгчтэй цагаан урд хөтөлбөр зочны ярилцлагаар та бүхэнд хүргэж хүрч байна. Тэгэхээр энэ 7 хоногт бол шинжлэх ухааны ажилтны өдрүүд тохиолоо. За энэ өдөртөө холбогдуулаад бид бас шинжлэх ухааны академийн тэргуун дэд ерөнхийлөгч академич Чулуунбаатартай ярилцахад бэлэн болоод байна. Танд энэ өдөр юмдрэг. Баярлалаа. Үзэгчдийн бүгд найрамдах улсыг тонхосны болон анх дугаар онцгой хууль батлагдсны ойн баярын мэндийг бас төшөөлье. За тэгэхээр 2016 оны хувьд бол шинжлэх ухааны салбарын хувьд юугаараа онцлог жил байв? За 16 он бол улс орны эдийн засаг техникийн хүндрэлтэй жил байсан хэдий ч харин шинжлэх ухааны хувьд бол төр засгийн зүгээс хандлагад одоо эерэг нааштай өөрчлөлт гарсан. Шинжлэх ухааныг ойлгох, дэмжих, олон нийтийн дэмжлэг сайжирсан, эрдэмтдийн бүтээл төөрүүл харьцангуй өсөж нэмэгдсэн, олон улсын төвчөнд Монголын эрдэмтдийн, Монголын шинжлэх ухааны нэр хүнд өссөн ийм эерэг сайхан он болж төгсөх гэж одоо дуусгаж байна. Тэгэхээр энэ 2016 онд болсон онцлог үйл явдал бол за эхнийх нь олон улсын монголч эрдэмтний их хурал байгаа те. Энэ хурлын талаар за олон улсын монгол эрдэмтдийн их хурал бол 4 жил тутам нэг зохиогддог. Монголыг дэлхийд дахин сурталчилдаг. Монгол судлалыг хөгжүүлдэг. Монголын шинжлэх ухааны ололтыг дэлхийн сүлжээнд нэвтрүүлдэг юм томоохон үйл явдал. Энэ жилийн 11-р хурал бол доктортой хөгжил ба Монгол судлал гэдэг сэдвийн дор болсон. За энэ бол АПЕК-ийн одоо том хэмжээний уулзалтын дараа АСЕМ-ийн том хэмжээний уулзалтын дараа болсон нураас шилбэгтэлтэй байсан. 30-аад орны 400 гаруй эрдэмтэд энэ хуралд оролцож 5 том салбар хуралдаанаар 3-4 өдөр үргэлжилж одоо өндөрлсөн байгаа. Үр дүн нь бол ер нь Монгол улсыг 21-р зуунд доктортой хөгжүүлэхэд Монгол соёл иргэншлэн, Монголынхаа онцлогийг тусгасан, шинжлэх ухаанд тулгуурсан бодлого чухлаа гэсэн дүгнэлтэнд төрснээр ач холбогдолтой байсан. Ер нь Монгол улсыг судалдаг хичнээн эрдэмтэн байд юм дэлхийн орнууд. За наривчсан тоо гаргахад төвөгтэй ч гэсэн Монгол судлаачдын тоо ер нь дэлхийн том төвүүдэд дор хаяж бий даасан нэг институт 10-20 хүнээр
тооцож үзэхэд ингээд 30-40 оронд доктортой ажилладаг гэж үзэх юм бол гадаадын эрдэмтдийн тоо бол ойролцоогоор 400-500 эрдэмтэн дор хаяад нэрлэж болно. Ер нь тэгээд нарийн гарах болцоо бол муу сүүлийн үе залуу эрдэмтэд илүү их шимтэн орж байна. Судалгааны ажил нь өөрөө одоо бурхан болцсон чиглээ гэсэн эрдэм шинжилгээний бүтээлүүд нь бол эрдэмийн эргэлтэнд явж байгаагаараа Монгол судлалын бүрэлдэхүүн бас орж явдаг. Ийм л үзэгдэл л дээ. За Монголын эрдэмтдийн бүтээл одоо дэлхийд гарах, гадаад зах зээлд гарах судлагдах байдал ямар хувь байх вэ? Энэ оны хувьд. За ер нь зүгээр энэ жил монголчуудын бүтээлийг гадаад ертөнц хэрхэн сонирхож байна гэдгийг харуулдаг гол үзүүлэлт бол юу л да нөгөө импакт фактор өндөртэй буюу олон улсад хүлээн зөвшөөрсөн сэтгүүлд нийтлэгдсэн мэдээллийн тоо, олон улсын хэмжээний томоохон орлуудад тавьсан эрдэмтдийн илтгэл мэдээллийн тоогоор илэрхийлэгддэг. Үүгээрээ бол сүүлийн жилүүдэд манай шинжилгээ ухааны академийн эрдэмтэд Монголын эрдэмтдийн үзүүлэлт өссөн. Ааздаа бол өөрийнхний 20-д орох жишээтэй ийм байдалтай байгаа. Түүнээс гадна бол шинжилгээ ухааны академи ихтэй сургуулиудын гадаад харилцааны шугамар одоо тусгай ойсон улс орнуудын мэргэжлийн байгууллагатай хамтын ажиллагаа бол энэ Монголын эрдэмтдийг гадаадад таниулах, Монголын эрдэмтдийн бүтээл хүн төрөлхтний хүртэл болоход их чухал сувг болдог. Шинжилгээ ухааны академи за энэ салбарын хувьд бол эрдэмтдийн дэвшүүлдэг бас нэг хүндхэн асуудал бол санхүүгийн байдал тийм ээ. Тэгэхээр шинжилгээ ухааны салбар ер нь энэ санхүүгийн өнөөгийн нөхцөл дэмжлэг хэд байгаа вэ? Цаашдаа яаж өргөж өгөх боломжтой вэ? Ер нь бол дэлхийн жишгээс бол манайх ихээхэн доогуур байдаг. Бүх одоо шинжилгээ ухаан зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ, эрдэм шинжилгээний ажилтны тооч гэдэг юм уу энэгээрээ бол. За гэхдээ одоо энэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрдэмтдийг шинжилгээ ухааны салбарынхныг баярлуулсан чухал зорилт орсон. Энэ нь бол шинжилгээ ухаан зарцуулах хөрөнгийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлнэ гэж. Энэ нь бол одоо шинжилгээ ухааны технологийн хуулинд заасан заалтын 50% өгөх зүйлэлт. Ямар боловч гэсэн одоо энэ өчүүхэн баг байгаа санхүүжилтийн хэмжээг 5 дахин нэмэх бодлогоо их хурлаараа батлаад энэ жилийнхаа анхны төсөвт энэ дүүгэн чиглэсэн санхүүжилтийн их усурыг баталж байгаа явдал бол Монголын эрдэмтэд судалгаа шинжилгээний ажлын хүмүүсийг бол одоо их урамшуулж байгаа юм сайхан. Би танаас бас нэг зүйлийг товчхон асуумаар байна. Энэ онд шинээр нээгдсэн шинжилгээ ухааны нээлт юу вэ? За ерөн шинжилгээ ухааны нээлт бол голдуу байгаль техникийн салбарт их түгээмэл ярьдаг. Сая бол шинжилгээ ухааны академийн хим технологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Батсаран академичийн бүтээл ерөнхийлөгчийн Монгол Улсын засгийн газрын 100 сая төгрөгийн шагнал авсан. Энэ бол шинэ нээлт байсан. Өөрөөр хэлбэл Монголоос илрүүлсэн шинэ ургамал хор тавдрыг эмчлэх нөлөөлттэй гэсэн ийм үзүүлэлт гарсан бол энэ жилийн хамгийн том онцлог одоо шинэ нээлт байсан. Тэгэхгүй бас үүсээ нэгж байгаа олон нээлтүүд байгаа. Залуучууд бол их гарч байгаа. Одоо хооно ерөнхийлөгчийн нэрмжих чиглэлд 3 залуу эрдэмтний шагнал авсан байгаа. Олон улсын 2 ч том шагналыг Монголын залуу эрдэмтэд бүрдсэн байгаа. Эндээс бол олон нээлтүүд гарна гэдэг нэргэлцээг үзүүлээ. За баярлалаа танд. За баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй өнөөдрийн зочны ярилцлагад бид шинжилгээ ухааны академийн тэргүүндэд ерөнхийлөгч академич Чулуун Баатартай ярилцлаа. Шинжилгээ ухааны ажилтны өдрүүд энэ 7 хоногт болоод өнгөрлөө. За ер нь бол энэ сарын хугацаанд үргэлжилж байгаа энэ шинжилгээ ухааны салбарынхны одоо онцлог сар байна. За тэгэхээр танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Хөшгийн төд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын эрх онд ашиглалтанд орно. Энэ буудал ашиглалтанд орсноор одоо ашиглагдаж байгаа Чингис хаан олон улсын нисэх буудлын байр мөн хөөрөх зурвасыг зориулалтаар нь ашиглах шаардлагагүй болох юм байна. Тэгвэл энэ байгууламжийг нисэгчийн сургууль болгон ашиглах талаар холбогдох албаных нь судлаж байгаа юм байна. Чингис хаан олон улсын нисэх буудлын барилгыг аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх саналыг нийслэлийн удирдлагууд болон байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргасан байна. Энэ саналыг хүлээж авахд татгалзах зүйл байхгүй. Гэхдээ зөвхөн барилгаас гадна энд 4D ангиллын олон улсын стандартад нийцсэн онгоц хөөрч буух зурвас байгаа учраас үүнийг ашиглан нисхийн сургууль байгуулах боломжтой гэдгийг зам тээврийн хөгжлийн сайд хэлж байна. Одоогоор манайтай хамгийн ойр буюу бүгд найрамдах Хятад ард улсад л гэхэд 120 мянган нисгэгч дутагдaltaй байгаа. Мөн Японд 30 мянга, бүгд найрамдах Солонгос улсад 20 мянга гаруй онгоцны нисгэгч дутагдaltaй байгаа гэсэн судалгаа байдаг юм байна. Дутагдaltaй байгаа нисгэгч нарыг бэлтгэх энэ үйл ажиллагааг явуулах бүрэн боломж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл валют олох боломж байгаа. Нэг нисгэгч бэлтгэхийн тулд одоо доод нь 80-аас одоо дээд нь 150 мянган доллараар бэлтдэг байхгүй юу? Нэг нисгэгчийг. Энийг өнөөдөр хаана их төлхөө бэлтэж байгаа нөхлөө зэрэг Америк, Канада, Австрали. Өнөөдөр өмнөд Солонгос жалгаа байхгүй, Япон жалгаа байхгүй.
агаарын орон зай нь бол маш их нягтралтай учраас жижиг оврын онгоцоодоо нисгэх сургуульд хийх ямар ч боломж байхгүй. Чингис хаан олон улсын нисэх буудлын хөөрч бух зурвас нь зарим өндөр хөгжилтэй орны нисэх буудлын зурвасыг бодоход арай хүнд нөхцөлтэй гэж тооцогддог байна. Гэхдээ энэ нэг талаар давуу тал байж болох юм. Учир нь хүнд нөхцөлд бэлтгэгдсэн нисгэгч маш сайн нисгэгч болдгоо гэхээр нисгийн сургуулийнхны донд байдаг юм байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал буюу 2030 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх талаар үндэсний хөгжлийн газар Яамдын хөгжлийн бодлого төлөвлөгчдтэй уулзалт зохион байгуулж, манай улс урт хугацаанд хэрхэн хөгжих талаар санал бодлоо солилцсон байна. Цаашдаа бид хөгжлийн тухай нэг л ойлголттой байна гэдгийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгаж өгсөн байна. 2030 он хүртэлх доктортой хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь богино, дунд, урт хугацааны гэсэн 3 үе шаттгаар хэрэгжүүлэхээр зорж байна. Энэ хөтөлбөртэй холбоотой 100 гаруй баримт бичгийг гаргасан, өөрөөр хэлбэл бидэнд цаасан дээр буусан олон санал байна. Харин үүнийгээ нэгтгэж ажил хэрэг болох талаар ярилцж байна. Үндэсний хөгжлийн газар нь бүх яам агентлагт боловсруулагдж байгаа бодлогыг нэгтгэж засгийн газарт танилцуулж байх юм аа. Бүх яамдын одоо стратегийн газрын дарга нар, за дээрээс нь Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, олон улсын санхүүгийн корпорац, за мөн нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн одоо удирдлагууд бол оролцож ингэж ажиллаж байна. Тэгээ энэ арга хэмжээний үр дүнд бол эх 4 жил одоо хэрэгжүүлэх улсын томоохон одоо төслүүдийг нийлүүлж одоо улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг засгийн газарт өргөн барих ийм зорилготой арга хэмжээ болж байна. Энэний төрөвчийн их хурлаар тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, за хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гэж 2 том баримтлах гэсэн. Энэний гол санаа нь бол өнөөдрийн хүртэл манад бэлэхгүй хэрэгжихгүй байгаа. Салбар болгон, аймаг болгон, байгууллага болгон өөрснөө нэг юм төлөвлөдөг. Тэр үнийг энэ засгийн газар дээр юм уу сангийн яам дээр хацраад нэг механикаар бөөгнүүлж байгаа. Тэгээд энэ дотроос одоо мөнгөндөө таарсан хэдиймэг сугалж аваад энэ ингээ манай хөгжлийн бодлого төлөвлөлтөд явдаг байсан. Нэгдүгээр, хоёрдугаарт 4 жил болоод нөгөөх нь бас солигддог, хийдэг хүмүүс нь өөрчлөгдөж, тавьсан зорилго нь өөрчлөгдөж. Энэ зүйлүүдийг арилгах зорилгоор тэр 2 баримт бичиг тэгээд үүнийг дагаад энэ үндэсний хөгжлийн газар гэж байгуулагдсан. За өөрөөр хэлбэл манай улсын эх 10 жилийн хөгжлийн төлөвлөгөөний ерөнхий зураг нь үндэсний хөгжлийн газарт хийгдэнэ. Энэ төлөвлөгөөнд уялдуулж төрийн байгууллагууд шийдвэр гаргагчид бодлого гаргах ёстой. Хэрвээ доктортой хөгжлийн бодлоготой уялдахгүй бол тухайн асуудлыг улсын хурлаар оруулж хилцүүлэхгүй гэсэн зарчим барьж байгааг холбогдох хүмүүс хэлж байсан юм аа. 2-7 хоногийн өмнө бид нар бол одоо олон улсын санхүүгийн корпорацтай энэ төсөл хөтөлбөрүүд дээр эрен бэлт цагцлах тэгээд техник эдийн засгийн үндэслэлийг дахин шинжилж одоо боловсруулах ийм одоо ажил хийх санамжчиг байгуулсан байгаа. Тэгээд цааш энэ төсөл хөтөлбөрүүд дээр ерөнхийдөө яг ингээд эдийн засгийн ач холбогдлоор нь одоо манай улсын хөгжил одоо бодлого төлөвлөлтөнд одоо нийцсэн эсхийг одоо бид нар ерен бэлтгэснэ л гэсэн үг л дээ. Монгол улс тогтвортой хөгжлийнхөө бодлогыг баталж хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг нэгдсэн үндэсний байгууллагаас дэмжиж байна. Учир нь Монгол улс тогтвортой хөгжлийнхөө үзэл баримтлалыг сайн хэрэгжүүлж чадвал дэлхийн загвар орн болох боломж бий. Гэхдээ 5 хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Хамгийн гол нь төрөөс гарч байгаа шийдвэрийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй байгаамаа. Манай улсад ийм нэгдсэн бодлого байхгүй болмаас үрэлгэн үр дүнгүй олон шийдвэр гарч байсан. Тухайлбал Гашин сухайд 5-7 чиглэлийн 240 гаруй км төмөр замыг тавих талаар 7-8 жил ярьж байгааг бид сайн мэднэ. Ийм байдлаар манай улс 20 гаруй жил явлаа. Үүнийг өнөөдөр зас залруулах нэгдсэн шийдвэрт хүрэх ёстой гэдгийг айлч төвшөнд хүлээн зөвшөөрч байгаа юм аа. Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд Монгол улсаа төлөөлөн оролцох төлөөлөгчдийг шалгаруулах бүртгэл өнөөдөр эхэлсэн байна. Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос бүртгэлийг зохион байгуулж байгаа нь нийгмийн бүхий салбарт амжилттай ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг тодруулж, дээд хэмжээний чуулганд оролцуулах зорилготой юм байна. Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган 2017 оны 5 дугаар сард Японы улсын нийслэл Токио хотод болно. Энэ чуулганаар эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүд ямар оролцоотой байдаг? Дэлхийн хэмжээнд компаниудын хэдэн хувийг эмэгтэйчүүд удирдах байгаа? Нийт өмчийн хэдэн хувийг эзэлж байгаа вэ гэсэн судалгааг авч үздэг байна. Харин манай улсад ийм судалгаа одоогоор байхгүй болохоор чуулганд бусад орнуудын туршлагаас суралцах хэмжээнд оролцдог байна. Дээд хэмжээний чуулганд 70 гаруй орны 1000 орчим төлөөлөгчид оролцох юм а.
За өнөөдөр бид нэр эмэгтэй төлөвлөмөр дэмжих холбооноос дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд эх жил Япон оронд болох энэ чуулганд хүмүүсээ бүртгэж эхэлж байна. Үүнийг зарлж байна маршрутаа. Энэ хурал маань өөрөө 1991 оноос дэлхийн нийтээр эмэгтэйчүүд цуглаж эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн манлайлал оролцоог тодорхойлсоор ирсэн байна. Дэлхийн нийтээр эмэгтэйчүүд эдийн засагт ямар оролцоотой байх вэ? Ямар салбар руу төлхөө ажиллах вэ? Ямар ур чадвараа нэмэгдүүлэх вэ гэж бүх олон талаас нь бүх төвшөндөө ярилцлагаар маш их онцлог. Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганаас бизнесийн засаглал, компанийн шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд илүү амжилт гаргадаг гэсэн судалгааг гаргасан байна. Үүнээс үүдээд сүүлийн үед олон улсын томоохон корпорацийн хүний нөөцийн албатууд эмэгтэй менежертэй байх нь ихэлсэн байна. Чуулга уулзалтанд оролцох төлөөлөгчдийг сонгон шалгаруулах бүртгэл эх оны 3 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Эрүүл мэндийн салбарт сүүлийн 10 жилийн хугацаанд нийтдээ 20 орчим тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Тэгвэл дээрх их хэмжээний үрийн 90 гаруй хувийг энэ онд багтаан тэглэхээр ажиллаж байгаа юм байна. Эрүүл мэндийн салбарт үүссэн их хэмжээний өрийн дийлэнх нь өвчтний уухим, эмч эмнэлгийн ажилтнуудын цалинд зарцуулагджээ. За үүнийг дахин задлж үзвэл дийлэнх нь эм худалдан авахд үүссэн өр гэдгийг эрүүл мэндийн сайд цог цэцэг хэллээ. Эрүүл мэндийн байгууллагууд менежментийн зарчмаар ажиллавал өрийн асуудлаа шийдвэрлэх боломж байгаа юм байна. Зардал хооронд нь шилжүүлэх. За тэгээд одоо эрүүл мэндийн даатгалаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх ийм зарчмын одоо хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт хийгээд энийг зохицуулах боломж бол харагдаж байгаа. Ханаа томооны дийгдэлт ихэлсэн үед эмнэлгүүд ачааллаа дийлхэ болж энэ онд хэрэглэн гээд авсан юм нь хүрдэггүй. За ингээд дараа жилийнхээ санхүүжилт рүү ордог жишээ баримт олон. Менежмент хийхдээ өвчтөнд өгөх нэг ширхэг имийгч дутаахгүйгээр зохицуулах юм байна. Үйлчлүүлэгчд ямар ч хороохол байхгүй. Энэ толгомжтой асуудлуудаа эрен билсэн л дээ. Тэгэхээр үнэхээр одоо хөдөө орон нутагт бол нийт одоо сумдын 50 гаруй хувь нь машин зогссон, эвдэрсэн, ашиглалтын хугацаа дууссан байна. Тэгэхээр бид засгийн газрын 100 хоногийн хуваарьнд засгийн газрын хуралдаанаар оруулаад 9 сарын эхний хуралдаанаар оруулаад 151 сумыг төрийн тусламжийн машинтай болгоё гэдэг асуудлыг оруулаад төсөвт нь мөнгөний суулгаад сая батлуулчлаа. Эрүүл мэндийн салбарын өрийг шийдэх ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа. Хэрвээ дээрх асуудлаа нэг шийдчихвэл цаашид өр үүсэхгүй байх сахилга хариуцлагын тогтолцоо бий болно гэж харж байгаа юм байна. За Дархан аймгийн засаг даргын тамгын газар дарханы үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо хамтраад үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдэд үцэглэн худалдааг зохион байгуулсан байна. Энэ талаар мэдээллийг одоо үзэгч та бүхэнд хүргэе. Эрүүл хүнс эрүүл Монгол хүн аяны хүрээнд малын гаралтай түүхийн эдийг хэрэглэгчдэд шууд хүргэх худалдаа өнөөдөр Дархан аймагт нээлттэй хийлээ. Залуучууд театрын гадна олон дотор талбайд гарал үүслийн гэрчилгээтэй ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан мах, цагаан эдээ, Дарханд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд болон мөн хувцс хэрэглэлгээд бүхий л зүйлс энд худалдаалагдаж байна. Дархан аймгийн Хонгорсом 2-3 гэсэрч оролцож байна. Намаа Ганбаатар гэдгээ. Адууны мах 4000 өгч байна. Тарга адууны мах, хоньны мах 4-өөс яриад өгч байна. Ямаа 3-аас яриад өгч байна. 100,000 төгрөг өгч байна. Нако компаниас явж байгаа. Тэгээд маань нүрс хагас когсчулсан нүрс байгаа. Шаран голын нүрсийг хагас когсчуулаад тэгээд гаргасан байгаа. Хамгийн гол нь утаа байхгүй. Ахруу таалагчлаа. Боломжтой юм энэ төр зараад хийжлээ. Оо нийтрээс үцгэлсэн сайхан л үцгэлсэн гарч. Тэжгүй ингээ юм сараад та алтмаавар. Нөр хоньны авчлаа гэж. Үнэ хэдтэй? 3200 таа хамтхан байна. Орон нутгаас ирж хөдөлж байгаа нь бол зүгээрээ сумуудаас ирээд тэнд өргөж байгаа. Малчид бол шууд хэрэглэгчтэйгээр арилсаж байгаа юм. Сашаалтай байл гэж бодож байна. Дархан аймгийн хэмжээнд хямралыг хямрахгүйгээр давах боломжийг бий болгох, малчид үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, нөгөө талаасаа иргэдэд хямд үнэтэй мах, цагаан эдийг худалдах гол зорилготой энэ худалдаанд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж байгаагаар ач холбогдолтой юм. Дархан аймагт үйлдвэрлэл үйлчлэгээ нэмэгдэх юм боломжийг бас бүрдүүлнэ. Хэрэглэгчд маань ч гэсэн шууд хэрэг үйлдвэрлэгчдийн гардаас бараа бүтээгдэхүүн авах боломжтой. Тэгэхээр бид нар өнөөдөр цаг зуур хүндэрч
Монгол улсын хэмжээнд 7 аймаг бас засварын байдалтай байна гэж дүгнэлт гарч байна. Үүний нэг нь Дархан аймгийн 2 сум орж байгаамаа. Мад матан бүтээгдэхүүн, сүүсүн бүтээгдэхүүнийг бид нар бас хэрэглэж шууд бүртгэх юм боломжийг бүрдүүлэх юм аа. Малчид өөрийн зарж байгаа махаар өөрт хэрэгтэй барааг харилцан солилцох буюу бартарын аргаар худалдан авах боломжийг энэ удаагийн худалдаа мөн олгож байгаагаараа онцлогтой байна. Монголын мэдээ сувгийн Сэлэнг аймаг дахь сурвалжлагч Наран Цэцэг аймгийн үйлчлэлтийн бэлтгэл ажлын талаар мэдээ ирүүлсэн байна. Сэлэнг аймгийн хэмжээнд 2016-аас 2017 оны үйл 1.5 сая мал өвөлчгөр болсон. Гэвч зарим сумдаар бэлчээрийн даац хэтэрсэн зуншлаг мөн намаржаа муутай байснаас 114 өрх айлын 21 мянган мал өөр аймгийн нутаг, өөрийн аймгийн бусад сумын нутаг болон Хөлийн зурвас бүс нутагт дотроор өвөлчгөр болсон. Одоогийн байдлаар Сэлэнг аймгийн нийт нутаг цасан бүрхүүлэлтэй байна. Сэлэнг аймгийн нутгаар цасан бүрхүүлийн зузаан бол 11 дугаар сарын 21-ний байдлаар 10-аас 26 см зузаан цасан бүрхүүлэлтэй байна. За хамгийн зузаан нь бол Ерөө, Цагаан нуур, Зүүн бүрэн, Хөдөр бугант сумдын нутгаар 23-аас 26 см цасан бүрхүүлэлтэй байна. Малынхаа тав бууруулж за өөрт байгаа тэжээлтэй оногдох бага малыг тэжээж орох зүйтэй гэдэг одоо саналыг хэлж байгаа. Малчид болохоор бидний одоо малыг борлуулах тийм зах зээлийг бидэнд нээж өгөөч. Бидний чэнжин гараа дамжуулж хямдхан махаа борлуулад байна гэдэг асуудлыг бол байнга тавьж байгаа. Сэлэнг аймгийн малчид мэчин жилийн өвлийг өнтөд авах зорилгоор малын хашаа, байр засах, устдад цэгийг лайдах, өртөгө бууз, түлээ төлшөө бэлтгэх зэргээр өөрсдөө шалтгааллах бэлтгэлээ аймгийн дунджаар 95.9% хангасан байна. Энэ намар 145 мянган тонн байгалийн хадлан, 26 мянган тонн сүрэл, 3 мянган тонн ногоон тэжээл, 10 мянган тонн дарш, 7 мянган тонн эрдэс тэжээл, 550 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Цас их орж мал бэлчээрлэх боломжгүй болж байгаагийн улмаас малчдын зүгээс малаа тарах хүчинд буураагүй байгаа дээр худалдан борлуулах саналыг тавих болсон байна. За энэ саналын дагуу аймгийн засаг дарга, сургууль цэцэрлэг, эмнэлэг зэрэг төсвийн байгууллагуудад малчтаас мал худалдан авах уриалгыг гаргаад байна. Цахуу аймгийн 24 сумаас одоогоор 19 сум иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хийж эх 4 жилд сум орон нутгийнхаа хөгжлийг тодорхойлох удирдлагуудаа сонгосон байна. Ард иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон сумдын удирдлагуудыг чадварчуулах 5 өдрийн сургалтыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын газар мөн засаг даргын тамгын газраас зохион байгуулсан байна. Шинээр сонгогдсон сумын удирдлагууд хариуцлагатай байх, хүнд сурталгүй байх, иргэдтэй ойрох тэдний санал бодлыг сонсдог байх, шударга авилгаас ангид байх, төрийн залгамж халааг хадгалах, багаар ажиллах, өөрийгөө байнга хөгжүүлэх, шуурхай, цаг хугацааг баримтлах, гүйцэтгэлийг, хяналтыг байг тамьдаг байх зэрэг 9 үндсэн зарчмыг баримталж ажиллахыг аймгийн засаг дарга энэ үеэр үүрэг болголоо. Аймгийн засаг даргын тамгын газар зам харийн агентлагууд маань сумдтайгаа хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажиллах, 4 жилийнхээ ажлыг төлөвлөх, за хэрхэн ямар гэрээний хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулж ямар зарчмаар ажиллах уу гэдгийг аймгийн дарга за бусад удирдлагууд маань сумдынхаа удирдлагуудаа тохиролцож за тэгээ мөн хилцээ агентлагууд маань бас хуучин одоо төрийн залгамж халагаар явж ирсэн ажил цаашид хэрхэн хамтарч ажиллах уу гэдэг талаар одоо сургалт сурчлага хийж хамтран ажиллах одоо санал болоо солилцож байгаа нэг ач холбогдолтой сургалт болж байна. Энэ сургалтыг хийсний ач холбогдол бол аймгийнхаа хэмжээнд нэгдсэн ойлголт, нэг бодлого, нэг чиглэлтэйгээр ажлын гарааг эхлэх юм нээлт болж өгч байгаагаараа хамгийн том ач холбогдол байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт бол шинээр томилогдсон дарга нар эхнээсээ бас шинэ мэдлэг мэдээлэлтэйгээр ажилдаа орно гэдэг бол ажил амьдралын одоо уялдаа холбоог хангах, ажлын хурдыг сайжруулах энэ талаасаа бол их ач холбогдолтой юм аа гэж. За 3 дахь ач холбогдол бол засаг дарга, хурлын дарга гэдэг бол ард иргэдийн төлөөлөл. Тийм учраас ард иргэдтэйгээ ажиллах ажиллагаан дээр нь ахиц гарах ёстой. Иргэдээ сонсдог байх ёстой. Ийхүү сумдын удирдлагууд ажилдаа баримтлах зарчим, хэрхэн үр бүтээлтэй ажиллах, нийтлэг дүрм журам, хууль эрх зүйн ойлголт, албан хэрэг хөтлөлт, ажлын байрны тодорхойлолт, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гээд олон төрлийн мэдээллийг агуулсан зохиц сургалтанд хамрагдаж байна. Мөн энэ үеэр хувь хүний хөгжлийн институтийн багш нар нэг өдрийн сургалтыг зохион байгуулсан юм а. Сургалтын маань хамгийн гол зорилго нь шинээр бүрдэж байгаа энэ багийг зөв зүйтэй бүрдүүлэх, тэгээд удирдагч, манлайлагч, төлөөлөгч энэ хүмүүс маань бусдаас бас юугаараа ялгарх онцлогтой байгаа. Тэр онцлогоор дамжуулаад юу хийж бүтээх вэ? Тэгээд хийж бүтээх ажил үйлсээ юунаас эхлэх вэ? Яаж одоо зөв төлөвлөж, зорилгоо зөв тавьж, юунаасаа эхэл төлөвлөж яаж хийх вэ гэдгээр чиглэгдсэн.
Сумдын иргэдийн хурлын дарга засаг дарга болон засаг даргын тамгын газрын дарга оролцсон нутгийн удирдлагыг чадваржуулах энэ сургалт семинар нь энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ. Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараас суралцах, ажлын туршлах, солилцох зорилго бүхий Прокурор 2016 тэмцээн 2 шаттай зохион байгуулагдаж өндөрлсөн байна. Тэмцээний 1-р шатанд аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газрын хяналтын прокурорууд хамрагдаж, харьяа прокурорын газрууд дээрээ тусгайлан бэлтгэсэн материалын дагуу шалгалт өгч шилдэгүүдэн шалгарууллаа. Харин 2-р шатны шалгаруулалтанд нэгж тус бүрээс шалгарсан 32 прокурор эрх зүйн мэдлэг, эм тэргийн зүйлчлэл, хэргийг хянан шийдвэрлэх, ял идлүүлэх ажиллагаанд тавих хяналттай холбоотой эрх зүйн бодлого удах, эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах, өгөгдсөн тестийн хэмжээнд зөрчлийг илрүүлэн дүгнэлт гаргах, байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах, шүүх хуралдаанд мэтгэлцэх ур чадварыг сорих, мөн албан бичиг хөтлөх, компьютерийн хэрэглээний програм, захин бүртгэл дээр ажиллах чадварыг сорих, өгөгдсөн сэдвийн дагуу эссе бичих зэрэгээр өрсөлдсөн байна. Бид одоо прокурорын хяналтын үйл ажиллагааныхаа арга барил, за туршлагыг солилцох, за дээрэс нь өөрсдийнхөө мэдлэг, ур чадварыг бас сорих ийм тэмцээнүүдэд бас өөрсдийгөө тодорхой хэмжээгээр сорилоо гэж үзэж байгаа. За цаашдаа бол прокурорын мэдлэг, ур чадвар, за хууль хэрэглэх ур чадвар одоо цаашлаад одоо прокурорын үндсэн чиглэлгээ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд бол илүү их ач холбогдолтой сайжрах ийм уралдаан тэмцээн боллоо. 2 ур шаттай зохион байгуулагдсан тэмцээний тэргүүн байранд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ганс Удорж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ширэндэв, нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Оргил очирнаар удаалсан байна. Мөн Говьалтай, Дархан уул аймаг, Сонгон хайрхан дүүргийн прокурорууд тусгай байруудыг эзэлжээ. За тэмцээн зохион байгуулж байгаа явдал бол прокурорууд дадлагжуулах, сургах, бие биенээсээ туршлага судлуулах, үр ашигтай сайхан туршлагыг орон нутгийн нэг салбарт нэвтрүүлэх, нийтийн хүртэл болох гэдэг олон талын ач холбогдолтой байгаа. Прокурор хүн харцаагааныг дэнсэлхийн тулд мэдлэг боловсралтай байх ёстой. Та бүхний мэдлэг, ур чадварыг сорьсон энэ тэмцээн цаашдаа уламжлал болон зохион байгуулагдана гэж Монгол Улсын ерөнхий прокурор төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, инх хамгаалан шагнал гардуулах үеэр хэлсэн байна. Энэ 7 хоногийн ихээр нийслэл хотод их хэмжээний цас орсны улмаас халтрага уулгаа үүсч иргэдийн 5 тухыг алдуулаад байсан. Тиймээс цэргийн анги байгууллагууд нэгдээд зам талбайн цас мөсийг цэвэрлэх ажилд хуваарлагдсан. За иргэд аж ахуйн нэгжүүч гэсэн өөрсдийнхээ санал санаачлаараа энэ ажилд идэвхтэй оролцож байгаагийн нэг барилга хот байгуулалтын яамныхан өнөөдөр цас цэвэрлсэн байна. Хэдийгээр энэ өдөр амралтын өдөр байсан ч барилга хот байгуулалтын яамны 60 гаруй ажилчин албан хаагчид цас цэвэрлэх ажилд санаачлагаараа нэгдсэн юм. Нийслэл хотынхоо өнгө төрхийг нэмэхэд өөрсдийн оюун мэдлэгээ дайчилж яваад тус салбарынхан хотынхоо өнгө үзэмж иргэдийн эрүүл аюулгүй явах зам талбайг нь чөлөөж өгөхөд анхаарсан нь энэ юм. Тэгээд хотынхаа ажил бүгдээрээ гар үе оролцох ёстой иргэдүүд. Тэгээд тэр хүрээндээ өнөөдөр энэ автобусны буудлыг бас иргэдэд зориулаад хүмүүс автобусанд бууд суухад маш хүндрэлтэй байсан. 0.5 мм хагас сантиметр орчим хөлдсөн. Тийм үсийг бол үндсэн цэвэрлээд дуусчихлаа. Цас мус арилгах ажил бол олон нийтийн ажил. Тэгээ хотынхаа өнгө төрхийг өөрсдөө сайжруулж хоттой амьдарч байгаа биднээс нэг зүйл хамаарна. Тэд 3-4-р хорооллын эцэс орчмын нийтдээ 700 гаруй метр зам талбайг цэвэрлсэн. Ингэхдээ иргэдийн хамгийн их зорчдог, бас халтарч унах эрсдэл их байсан автобусны буудал, машины зогсоолын эргэн тойрондох газрыг цэвэрлсэнд нь иргэд ч талархаж байсан юм. 50 метрийн цэвэрлэл, орчин цэвэрлэл гэсэн гоё байхгүй юу? Энэ чинь монголчуудын сэтгэл бид нар чинь бүгд нэгтгэн гоё байдаг үстэй. Байгууллагууд одоо цаашдаа бүх нийтээрээ л цасаа цэвэрлүүлэх зүгээр л байна л да. Алтраа уулганаас боломжлоо. Гүшин залууг л гараач бол гарна шүү дээ. Одоо дээр үе юу шиг одоо гараач, суудлаганда гараач гэж орилж юмар л байгаа байхгүй. Заавал ингээл мөнгө төгрөг өгөөл тэгээд байхасаа илүүтэй бас хүмүүсийг нэг удаа та нар ингээд бас улсын орныхоо төлөө энэ үндэ анхаарал тавиад өгөөч гэвэл улсууд хөдлөө шүү дээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон аж ахуйн нэгжүүд энэхүү идэвхтэйгээр цас мөс цэвэрлсэн ч яамдаас барилга хот байгуулалтын яам эхлүүлсэн гэдгээрээ онцлог юм. Мөн энэ удаагийн цас цэвэрлэх ажилд нийслэлийн хэмжээнд нийт 500 гаруй хүн албан ёсоор хамрагдсан гэдэг тоо байна. Одоо зөвхөн та бүхэнд олон улсын амьдрал өрнөж байгаа үйл явдлаас манай тоомч цогтойгийн бэлтгэснээр томилон хүргэе. Завжигчдын орой минь төргий та бүхэндээ өнөөдөр дэлхий дахинд болон олон улсад өрнөсөн үйл явдал мэдээлэлээс хүргэе. За Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро 90 наснда өөд болсон тухай түүний дүү Кубын өнөөгөө удирдагч Раул Кастро улсын телевизээрээ мэдээллээ.
За Фидель Кастрогийн шарилыг чандралахаар болсон бөгөөд Раул Кастрогийн хэлснээр Фидель амьд сэрүүн байхдаа ингэж хүссэн юм байна. За хувьсгалч төрийн болон улс төрийн нэрт зүтгэлтэн Фидель Алехандро Кастро Рус 1926 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн юм байна. За тэрээр 1976 оны 12 дугаар сараас хойш бүтэн 30 жил одоо Кубын төрийн зөвлөл болон сайд нарын зөвлөлийн дарга хувьсгал зэвсэг түвшний ерөнхий командлагч Кубын үндэсний батлан хамгаалах зөвлөлийн дарга байсан ийм хүн юм аа. За эрүүл мэндийн муудсны улмаас Фидель Кастро 2006 оны 7 дугаар сарын 31-нд засгийн эрхийг өөрийн дүү Раул Кастро шилжүүлээ өгсөн. За хамгийн сүүлд Фидель Кастро Кубын коммунист намын их хуралд оролцож зөвхөн оролцоо зогсохгүй үг хэлсэн. За тэрээр энэ хэлсэн үгэндээ би удахгүй ир хүрнэ. Хүн хизээ нэгэн цагт төрсний адил насан өөд болдог. Би ч гэсэн ингэн. Насан өөд болох нь хувь тавилан хүн бүр тохиодог. Гэхдээ Кубын коммунистуудын үзэл бодол үүрд юм а гэж мэдгдсэн байна. За Фидель Кастро коллеж дүүргээд Гаван хотын их сургуулийн хуулийн ангид орж сурсан. За тэрээр оюутан байхдаа улс төрийн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 1947 оны сүүлээр нэг хэлсэн үгэндээ улс орны нөөц баялаг гадныхны гарт орсон байгааг мэдэгдэж залуу үндэстэн хизээж бууж өгөхгүй гэсэн ураа дэвшүүлж Фулхенсио Батистийн дэглэмийн эсрэг зэвсэг тэмцэл өрнүүлэхийг уриалсан байдаг юм а. За 1957-оос 58 онд Кастрогийн тэргүүлсэн босгочид хэд хэдэн томоохон зэргийн ажиллагаа явуулж 1959 оны 1-р сарын 1-ний өдөр Гаван хотод орж ирсэн байдаг. Ингэснээр Батистийн дэглэм түлхэн унагдсан юм а. За үндсэндээ Фидель Кастро 1959 оноос хойш 2006 он хүртэл Куб улсыг удирдсан ийм хүн юм. Бүгд найрамдах Солонгос улсад дэгдсэн авилгын эрхтэй холбогдуулан ерөнхийлөгч Пак Гин-хегийн нэр хүнд 4% хүртэл унсан тухай социологийн Галап Корея албаны мэдээнд тулгуурлан Reuters агентлаг уламжилж байна. За олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд төрийн тэргүүнийг дэмжигчдийн тоо эрс буурч, за цүүний үйл ажиллагааг дэмжихгүй байгаа иргэдийн тоо эсрэгээр 93% хүртэл өснө нэмэгдсэн байна. За энэ сарын 20-ны өдөр Өмнөд Солонгосын прокурорын газар тус улсын ерөнхийлөгчийн ойрын хүрээнд дэгдсэн авилгын хэргийг мөрдөн шалгах явц ямар байгаа талаар мэдээлэл хийсэн. За энэ хэрэгт ерөнхийлөгчийн найз Чой Сун Сил гэгч эмэгтэй холбогдож байгаа. За энэ эмэгтэйд болон ерөнхийлөгчийн засаг захиргааны өндөр зэндааны 2 ажилтнанд авилга авсан, албан тушаалаа уруулан ашигласан, мөнгө өрхийг дарамтлсан зэрэг хэрэгт зэм тулгаж байгаа юм. За эдгээр хүмүүс албан тушаал, эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Өмнөд Солонгосын 50-аад компаниас Чой Сун Силийн мэдэлд байдаг 2 санд хэдэн 10 сая доллар шилжүүлэхийг шаардаж байсан нь прокурорын мөрдлөгөөр нотлогдсон юм а. За мөрдөн байцаагчдад үзэж байгаагаар ерөнхийлөгч Пак Гин-хэ найзынхаа болон өөрийн туслахуудын хийж байгаа зүйлийн талаар мэдэж байсан. За магадгүй өөрөө ч гэсэн биечлэн оролцсон байж болох талтай юм байна. За прокурорын газар өнгөрсөн 7 хоногт ерөнхийлөгчөөс энэ эрхтэй холбогдуулан мэдүүлэг авахар төлөвлөж байсан ч түүний өмгөөлөгч ерөнхийлөгч мөрдөн байцаалттай хамтран ажиллах хүсэлгүй байна гэж мэдгснээр энэ ажил бүтлгүүцсэн юм а. За хэдийгээр ерөнхийлөгч өөрөө өмнө нь мөрдөн байцаалттай хамтран ажиллана, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй гэж байсан нь одоо Өмнөд Солонгосын ард иргэд дунд төрийн тэргүүндээ итгэх итгэлийг улам бүр бууруулж байгаа юм. За Өмнөд Солонгосын үндсэн хуулийн зааснаар улс орны ерөнхийлөгчийн эсрэг эх орноосоо урвсан гэдгээс өөр зүйл ангаар эрүүгийн хэрэг үүсгэж болдгүй юм байна. За тэгээж төрийн тэргүүний засаг захиргаа прокурорын газраас тулгаж байгаа зэмийг огт ор үндэсгүй нотлох аргагүй гэж байгаамаа. За Германд оршин суух эрх аваагүй 100-аад мянган цагаач энэ оны сүүлэхэд тус улсаас гарч явна гэдэгт Ангела Меркель найдаж байна. За Германы Die Welt сонины мэдээснээр холбооны канцлер Ноймюнстер хотод болсон баг хурал дээр энэ тухай мэдэгдсэн байна. За Меркель энд хэлсэн үгэндээ эдгээр 100 мянган одоо бараг 3/1-ийг нь Герман улсаас хүчээр албадан гаргана гэдгийг онцлсон байна. За мөн нэмж 60 мянган төгрөгч холбооны засгийн газраас санаачилсан хөтөлбөрийн хүрээнд улс орноос сайн дураараа гарч явах юм байна. За канцлер холбооны мужуудын эрх баригчдад онцгой хариуцлага оноож орогнол олохоос татгалцсан дөрвөгчдийг хүчээр хөөн гаргах ёстой гэдгийг анхаарууллаа. Хэрвээ холбооны мужууд дөрвөгчдийг хүчээр хөөн гаргахаас татгалзвал дөрвөгчид дур мэдэн авирлах болно гэдгийг хатагтай Меркель анхааруулж байгаа юм.
За ингийн хажуугаар канцлер Афганистанаас ирсэн дөрвөгчид сэтгэлийг нь баггүй төгшөөж байгааг хэлж хэдийгээр тус улсад иргэний дайн цус асгаруулалт үргэлжилж байгаа ч гэлээ Герман улс тэндээс ирсэн бүх дөрвөгчдийг хүлээн авах аргагүй гэдгийг нотцсон юм а. За Афганистанаас ирсэн хүн бүрийг Германд хүлээн авах боломжгүй. Бидэнд ийм нөөц болцоож алга байна гэдгийг Ангела Меркель зохон тэмдэглэсэн байна. За Ангела Меркель энэ сарын 23-нд Германы парламент Бундестагт хэлсэн үгэндээ хүмүүс төр засаг шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэдгийг хүлээж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл удаан хугацаагаар орогнох зөвшөөрөл аваагүй. Өөрөөр хэлбэл дөрвөгчийн статус аваагүй хүмүүсийг бид улс орноосоо албадан гаргах болно гэж мэдгдсэн. За хатагтай Меркель Европын холбоо болон Туркийн хооронд энэ оны 3 дугаар сард байгуулсан дөрвөгчдийн асуудлаарх гэрээний талаар хэлэхдээ за мөн Туркийн ерөнхийлөгч Эрдоганы сүрдүүлгийн талаар бас хэлэхдээ хоёр тал өөр түлээсэн үүрэг амлалтаа дагаж мөрдөх ёстой. Тэгээд энэ гэрээг одоо орлох өөр зүйл байхгүй гэдгийг мэдгдсэн. Миний хувьд Турктэй байгуулсан энэ гэрээ харилцан ашигтай зүйлээ. Надад одоогоор Б төлөвлөгөө гэж байхгүй. Иймээс би одоо энэ гэрээг ажилтгүй хэрэгжүүлэх тал дээр чармаан ажиллаж байна гэсэн юм. За Германы дотоод яамны мэдээгээр өнгөрсөн онд Германд 900 мянгаад иргэн дөрвөгч ирсэн. За энэ он гарснаас хойш 200 гаруй мянган дөрвөгч ирээд байгаа юм байна. Висконсин мужийн сонгуулийн хороонд энэ сарын 8-нд Америкийн нэгдсэн улсад болсон ерөнхийлөгчийн сонгуулиар өгсөн саналын хуудсыг дахин тоолох хүсэлт ирсэн байна. За ерөнхийлөгчийн сонгуульд ногоо намаас нэр дэвшигч Jill Stein одоо энэ хүсэлтийг гаргасан байгаа. За Stein зөвхөн Висконсин гэлтгүй мөн Мичиган, Пенсильвани мужид дахин тоолго явуулахыг шаардсан байна. За саналын хуудсыг дахин тоолж эхлэхийн тулд одоо үүнд гарах хэдэн сая долларын зардлыг дахин тоолохыг шаардсан хүн гаргах ёстой байдгийн байна. За Stein одоогийн байдлаар ойролцоогоор нэг 5.3 сая доллар цуглуулсан. За энэ мөнгө Висконсин болон Пенсильвани мужид дахин тоолго явуулахад хүрэх юм байна. За Америкийн нэгдсэн улсад ерөнхийлөгчийг улс орон даяар бус муж болгон тус тусдаа сонгодог ийм сонгуулийн систем үйлчилдэг. За мужууд сонгогчдын төлөөллийн тоогоор хоорондоо ялгардаг. За сая Америкийн нэгдсэн улсад болсон ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялсан. За энэ хүн сонгогчдын төлөөллийн 290 санал авсан бол түүний өрсөлдөгч Хиллари Клинтон 232 санал авч ялагдсан юм а. Гэтэл сонгогчдын тоогоор бол Клинтон Трампыг 2 сая гаруй орчим одоо санаар тэргүүлж байх жишээтэй. За сонгуулиар өгсөн саналыг дахин тоолох хүсэлт гаргасантай холбогдуулан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа мэдээлэл хийлээ. За тэд энэхүү мэдээлэлдээ бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялсан сонгуул одоо зохиж урмынхаа дагуу ямар нэг гадны оролцоогүй болсон. Тэгээд сонгуулийн үр дүн Америкийн ард түмний хүсэл эрмэлзлийг харууллаа гэдгийг онцлсон байгаа юм. За бид та бүхэндээ өнөөдөр дэлхийд дахинд болон олон улсад өрнөсөн үйл явдлаас хүргэлээ. Одоо та бүхэнд спортын үйл амьдралын мэдээллээс танилцуулъя. Оройн дүүргийн эрхэм үзэгчдээ та бүхэн амралтаа идухтаа өнгөрүүлж өнөө өдөртний спортын мэдээ хэлж байна. Уулгуу талын цусгүй тулаан оюуны спорт шатрын Rapid Blitz бодлого бодолтын 2016 оны улсын аврах шалгаруулах тэмцээн Монгол улсын гадаад харилцааны яамны хурлын танхимд өнөөдөр эхэллээ. Анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхассаны өдөр 11-р сарын 26-ны өдөр зохиогдож байгаа энэ тэмцээн Монголын оюуны спортын 3 үеийн тамирчид оюун ухаанаа сорж байна. Анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагсан Ойн баярын өдөр уулгуу талын цусгүй тулаан оюуны спорт шатрын тэмцээн болж байгаагаар ихээхэн онцлогтой болж байна. Монгол улсын 408 зохисоос хүрэлцэн ирсэн оюуны спортын их алдартнууд шатарчид энэ удаагийн тэмцээнд ур чадвараа сөрөөрсөлдөж байна. Тэмцээн Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Баяр Балдын нэрэмжит шатрын Rapid Blitz-ийн 14-р удаагийн улсын аврах шалгаруулалт тэмцээн шатрын бодлого зохиомжийн дэлхийн хүндэт мастер олон улсын хэмжээний мастер шатрын нэр зүтгэлтэн Чимцэр агсны нэрэмжит шатрын бодлого бодолтын улсын аврах шалгаруулах тэмцээн болон зохиогдож байна. 3 төрөлд оюуны спортын шилдэг мастерууд ур чадвараа сөрөөрсөлдөж байна. Энэ жилийн шатрын Монгол улсын алтан аргамжийн бодлогыг авч явдаг гадаад харилцааны яамн дээр энэ оюун ухааны спорт шатар тэр дотроо маш түргэн сэтгэх ийм түргэвжилсэн хурдан тоглолтын ийм одоо их том тэмцээнд энийг хүндэтгээд Монголын баг бүх шатарчид 8 их мастрын 7 нэрээд ингээд тоглож байна. Тэгээд манай Ахмад маструуд өсвөр үеийн одоо захиур хагалж байгаа ирээдүйн их маструуд бүгдөө Ахмад
одоогийн шилдэг топууд өсвөрийн үеийн залгаж байгаа нь бол бүгдөө ан маань маш ширүү өрсөлдөөнтэй өрсөлдөж байна. Энд бол оюуны их том потенциал энэ танхимд одоо төвлөрч байна. Энэ тэмцээнийг өдий хүртэл ивент итгэж хамтран оролцож ирсэн Монгол улсын гадаад харилцааны яамны үеийн сайд удирдлагууд одоогийн улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, гадаад харилцааны сайд, мөнх хөргөл сайдтай болон яамных нийт одоо ажилтан хамт олон нийт ажилчид нь Монголын шатрын холбооны болон бүх Монголын шатарчдынхаа өмнөөс баярсан талархснаа илэрхийлж хойшид ч мөн бидэнтэй энэ уламжлалаараа бидэнтэй хамтран энэ сайхан одоо оюуны тэмцээнийг хойш бас ивент итгэж бидэнтэй хамтран ажиллах болно гэдэгт итгэж байгаагаа хэлж байна. Монголд шатрын бодлого зохиох, бодох энэ спортын үндэс суурийг тавьсан миний аавын нэрэмжит энэ тэмцээн жил уламжлал болон зохион байгуулагчаар хэдийн 8 жилийн үр үдсэн байна. Тэгээ өнөөдөр аавын маань тэртех 60-аад оны үед хүсэж мөрөөдөж Монгол оронд энэ спортын өвөрмөц оюуны энэ төрлийг хөгжүүлэхэд гар бие оролцож хүчин зүтгэж цаашдаа Монголынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах шилдэг бодлого зохиогч болоод бодогч нарыг төрүүлэх энэ хүсэл мөрөөдөл нь биелж байгаад би их баяртай байна. Монголын оюуны спортын оюун оргилууд болох их маструуд энэ удаагийн тэмцээнд оролцож байна. Монгол оронд шатрын 8 их мастер байдгаас 7 удаагийн тэмцээнд оролцож байгаамаа. Их мастер Хатанбаатар, Мөнгөнтуул, Батжимэг, Шарвдорж, Гүндава, Инхтуул, Мөнгөнтуул зэрэг оюуны спортын оюун оргилууд оролцож байгаа бол энэ удаагийн тэмцээний хамгийн ахмад тамирчин өдгөө 72 настай Фиди мастер олон улсын шүүгч Лавга, хамгийн бяцхан тамирчин 7 настай Хамт нар байна. Монголын оюуны спорт шатрын 3 үеийн төлөөлөл бяцхан шатарчид, өнөө цагийн их маструуд, ахмад шатарчид оролцсон тэмцээний аврагууд маргааш тодорох юм байна. Бүгд найрамд Хятад улсад болсон 3x3 сагсан бөмбөгийн оюутны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын шилдэг сагсчид өнөөдөр эх орондоо ирсэн байна. Энэ талаарх мэдээлэлээр спортын мэдээ үргэлжилж байна. Бүгд найрамд Хятад улсын Шиамэн хотноо улсын сагсан бөмбөгийн 3-ыг үржих 3 төрлийн оюутны дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид түүхэн амжилтыг үзүүлж дэлхийн аврагын мөнгөн медалийг хүртсэн. Эдгээр тамирчдыг өнөөдөр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбооны оюутны шгшээгийн дасгалжуулагч тамирчид, Монгол Альт улсын биеийн тамирын дээд сургуулийн төлөөлөгчид, гэр бүл, найз нөхдөд нь халуун дотноор угтаавч баяр хүргэлээ. За дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж дасгалжуулагч тулгын удирдлагадор спортын мастер Ганс Сүх Дөлгөөн Батцулбоо Чинбат нар оролцсон юм а. Өмнө Азийн ургадаар Хятадын баг л ирсэн. Тэгээ Хятад манай хоёр бусд нь бол дандаа шинэ баг үзсэн. Тэгээ хүн дүнд өрсөлдөгч нар байлаа. Франц гэдэг чинь бас нэг том гүн штэ тий. Улсын яваад. Тэгээ яг жоохон бие бэлдрийн хувь жоохон тиймхүү зөөрөөний гарсан. Тиймхүү тэгээд тухайд бас бидний шийдэл төдөл унж өгөөгүй. Бид сая өнгөрсөн 9 сард болсон Азийн 3-3 над бид дөрөв яваад мөнгөн медаль авчирч дэлхийн аврагт орох явсан байгаа. Тэгээд одоо 3-3 2 дахь удаага яваад бид одоо Макао дэлхийн аврагаас мөнгө авчихсан. За Монгол улсын шгшээгийн дэлхийн аврагад ирэх авч оролцсон шилдэг 10 багийн хүрээнд нийтдээ 6 тоглолт хийсэн байна. Эхний тоглолтуудаа бүгд найрамдах Хятад улс, Малайз, Тайланд улсын баг тамирчидтай ээж хожсноор шилдэг 8-д үлдсэн. За улмаар шилдэг 8 дахь хэсгийн сүүлийн тоглолтоо Унгарын шгшээгтэй хийсэн ч хожигдсноор хэсгийн 2 дугаар байраар шалгарсан байна. Хагас шгшээд Австрали, Ливан улсын баг тамирчдыг хожиж аврагын төлөө Франц улсын шилдэг тамирчидтай оноолтаар 19-12-оор хожигдсноор мөнгөн медалийг хүртсэн юм а. Монгол улсад суугаа волейбол үүсч хөгжсөний 25 жилийн өрөөнд зохиогдож байгаа суугаа волейболын аврах шалгаруулах тэмцээн өнөөдөр нийслэлийн 70 дугаар сургуулийн спорт танхимд эхэллээ. Монгол улсад пара волейболын спортын үүсэл хөгжил 1991 оноос суугаа волейболын төрлөөр тавигдж эдүгээ 25 жилийн ойтойгоо золгож байна. За энэ хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд багийн спортоор хичээллэх боломж нөхцөл нь бүрдсэн. За өнөөдөр нэрэмжит тэмцээнд 9 багийн 100 гаруй тамирчид оролцсны 7 нь хөдөө орон нутгийн баг байлаа. Тэмцээнд хамгийн холоос Хөвсгөл Говьолтай аймгийн баг тамирчид оролцож байна. За энэ удаагийн тэмцээний холимог багийн төрлийн аваргууд маргааш тодорхой юм байна. Бид нар ер нь бодлогынхаа нэг чиглэлийг бол орон нутагт энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суугаа волейболын спортыг хөгжүүлэхийн төлөө бас баггүй ажил хийж байгаа. Тэрний нэг жишээ нь энэ волейболын тэмцээн явуулж байна. Бидний цаашдын зорилго бол одоо Азийн тоглолт болно, тэгээд Олимпийн тоглолт болно. Эднээсээ эрхийг авахын төлөө бас бид нар хичээн чармааж байна.
эрх авчрын төлөө бас зүтгэж байгаа. Монголын пара волейболын холбооноос тэмцээний үеэр сууга волейбол үүсгэгдсэний 25 жилийн ой медалийг энэ спортын зүтгэлтнүүд олон жил хичээлсэн мастер тамирчдад гардуулан өглөө. За сууга волейболчид өнөө цагт дотоодын болон олон улсын тэмцээн уралдаанд тогтмол оролцож байгаа бөгөөд эх хонд бүгд найрамдах Хятад улсад болох олон улсын тэмцээнд оролцох юм байна. Өглөө, өдөр, үдэш, шөнө 24 цагийн туршид таны, миний, бидний Улаанбаатарчуудын ая тухтай байдлын төлөө хөдөлмөрлж байдаг орон сууц нийтийн аж ахуй удирдах газрын хамт олон сагсан бөмбөгийн спортоор амралтын өдрүүдэд аварга тодруулж байна. Улаанбаатар хот үүсч байгуулагдсны 377 жилийн нийтийн аж ахуйн байгууллага салбар үүсч өгсөний 85 жилийн орон сууц нийтийн аж ахуй удирдах газар байгуулагдсны 70 жилийн он хүрээнд тус салбарынхан спортын баяраа тэмдэглэж байна. Улаанбаатар хотын айл өрх аж ахуйн газруудыг 24 цагийн туршид ус дулаанаар тасралтгүй хангаж, найдвартай засвар ашиглалт үйлчилгээг хангадаг хариуцлагатай өргөхүүлсэн тус хамт олон 1500 гаруй ажилтаа албаа хаагчдаа тэднээс шалгарсан шилдэг эрхтэй эмхтэй 40 багийн тамирчид өнөөдөр сагсан бөмбөгийн спортоор ур чадвараа сорж байна. Үлийн бэлтгэл ажлаа урсгал болон их засвараа 100% дуусгаад энэхүү одоо тэмцээнийг зохион байгуулж байна. За энэ тэмцээн маань бол одоо нийт манай 1500 гаруй ажилчдын дунд зохион байгуулагдаагаар онцлогтой. За зорилго нь бол бид нар одоо энэ хамт олноо бас эв нэгдэлтэй байлгах тийм ээ. Спортыг зөв хөгжүүлэх, эрүүл мэндийн зөв зохистой байлгах үүднээс одоо эв нэгдлийг нэвтрүүлэх үүднээс энэ тэмцээнийг зохион байгуулдаг. Хэрэглээний үйлчилгээний 1-ээс 16 дугаар төв, түгээх 3 төв, удирдах газараа шалгарсан багуудын хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа сагсан бөмбөгийн тамирчдын дунд спортын мастер Батхуу, Дид мастер Зол Жаргал, 1-р зэргийн тамирчин Буян Ишгт, 2-р зэргийн тамирчин Билгүүн гэд олон шилдэг сагсан бөмбөгийн авьяастай залуучууд ур чадвараа сорж байгаа юм байна. Одоо үзэгч та бүхний анхаарлыг Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тойргийн тоглолтын мэдээлэл тандуулж байна. Detroit Clippers багийн тоглолт уссан байна. Мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн Detroit Clippers багийн тоглолтод 108-97-гийн харьцаатай Detroit өрсөлдөгч ойдсан байна. За энэ тоглолтод Detroit-ийн шилдэг тоглогчдын нэг Marcus Morris 17 хоног авсан байна. Харин багийн тоглогч Smith 16 хоног авч 7 ашигтай дамжуулалтыг өглөө. За энэ тоглолтод шилдэг тоглолтыг үзүүлсэн 2 м 6 см өндөртэй Marcus Morris-ийн энэ үлрэл мэргэжлийн лигийн 17 тоглолтод оролцсон тэрээр нэг тоглолтод дунджаар 13.8 хоног аваад байна. Хойд Америкийн үндэсний хоккейн лиг улирлын тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдлаа. Мөсөн талбайд нийт 11 тоглолт боллоо. Chicago Blackhawks баг Anaheim багийг хоцсон байна. Хойд Америкийн үндэсний хоккейн лиг Anaheim Chicago багийн тоглолтод Chicago Blackhawks өрсөлдөгч 3-2 харьцаатайгаар хоцсон байна. Эхний голыг Орсын холбооны улсын тоглогч Анисимов Сибрукийн дамжуулалтаар оруулсан бол хоёр дахь голыг мөн Сибрукийн дамжуулалтаар Кейн оруулжээ. Энэ тоглолтод Chicago өрсөлдөгч 3-2 харьцаатайгаар хоцсон. Chicago-гийн шилдэг тоглогч Brent Seabrook энэ тоглолтын гол баатар байж 2 ашигтай дамжуулалтыг өгсөн байна. Тэрээр мөсөн талбайд мэргэжлийн лигийн 22 тоглолтод энэ өдрөд оролцож 2 гол оруулж 11 ашигтай дамжуулалтыг өгдөг байгаа шилдэг тоглогчдын нэг юм аа. Үзэгч та бүхэнд манай оронд болон дэлхийд дахин тулж байгаа спортын тэмцээн уралдаан үйл явдлын мэдээлэлээр хүргэдэг спортын мэдээлэл өргөлээ. Үзэгч та бүхэн ирж байгаа амралтын өдрүүдэд спортоор хичээлэн ая тухтай өнгөрүүлээрэй. Одоо та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агарын мэдээ танилцуулъя. Үлгий шөнөдөө 12 хэмхүүтэн, өдөртөө 2 хэмхүүтэн, Улаангом шөнөдөө 21, өдөртөө 10 хэмхүүтэн, Ховдод шөнөдөө 12, өдөртөө 1 хэмхүүтэн байна. Алтай шөнөдөө 12, өдөртөө 2 хэмхүүтэн. Улаастад шөнөдөө 21, өдөртөө 10 хэмхүүтэн, Тосон цэнгэлд шөнөдөө 20, өдөртөө 8 хэм, Баянгорд шөнөдөө 14, өдөртөө 1 хэмхүүтэн. Мөрөнд шөнөдөө 15, өдөртөө 4 хэмхүүтэн. Хатгалд шөнөдөө 15, өдөртөө 5 хэм. Цэцэрлэгт шөнөдөө 12 хэмхүүтэн, өдөртөө 1 хэмийн дулаан. Хар хоринд шөнөдөө 13 хэмхүүтэн, өдөртөө 1 хэмийн дулаан. Арвахэрт шөнөдөө 12 хэмхүүтэн, өдөртөө 2 хэмийн дулаан. Булганд шөнөдөө 20 хэмхүүтэн, өдөртөө 6 хэм. Дарханд шөнөдөө 20 хэм, өдөртөө 10 хэмхүүтэн. Эрдэнэтэд шөнөдөө 14, өдөртөө 2 хэмхүүтэн байна. Чойлт шөнөдөө 18, өдөртөө 6 хэмхүүтэн. Скватарт шөнөдөө 20, өдөртөө 11 хэмхүүтэн. Зүүн хараад шөнөдөө 20, өдөртөө 10 хэмхүүтэн. Зүүн модод шөнөдөө 20, өдөртөө 10 хэмхүүтэн. Багнуурт шөнөдөө 26, өдөртөө 16 хэм. Чингист шөнөдөө 26, өдөртөө 10 хэмхүүтэн. Баруун уртад шөнөдөө 21, өдөртөө 9 хэмхүүтэн байна. Чавлсан шөнөдөө 21, өдөртөө 9 хэм. Мандалговд шөнөдөө 15 хэм, өдөртөө 1 хэм.
Даланцад гадаад төшөндөө 13 хэмээн хүйтэн өдөртөө 3 хэмээн дулаан, Хамбогдод төшөндөө 8 өдөртөө 4 хэмээн дулаан, Сайн шантад төшөндөө 15 өдөртөө 4 хэмээн хүйтэн, Замын өдөд төшөндөө 15 хэмээн хүйтэн өдөртөө 1 хэмээн дулаан байна. Улаанбаатар хотноо шөнөдөө 20 хэмээн хүйтэн өдөртөө 8 хэмээн хүйтэн байна. Бид тоохон цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн Бямбаргийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.